Төлөөлөд манай шууд сурвалжлах баг яг одоо бэлэн болсон байна. Өглөөний номтой клуб өнөөдөр 292 дахь уулзалтаа хийж байгаа. Энэ уулзалтан дээрээс сэтгүүлч, төгөлдөр болон зураглаач мөнгөн шагаанаар шууд сурвалжлагыг шууд амжилт өргөх болно. Та бүхэн сайхан амарцгаасан уу? Өглөө хөтөлбөрийн шууд сурвалжлах багийнхан маань Нацагд оржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Бүр тодорхойлон хэлэх юм бол Америкийн соёл мэдээллийн төв дээр хүрэлцээд байна. За энэ өглөө бид үзэгч та бүгдийг номтой өглөө клубын гишүүдтэй хамт олондоо танилцуулахаар энд хүрэлцээд байгаа юм. Ингээд юуны өмнө Батбаа өөрийгөө үзэгчдэд танилцуулаач. За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе, бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Наваа Батбаа гэдэг номтой өглөө клубын гишүүн. За тэгээд манай уулзалт 292 дахь уулзалт маань ерөнхийдөө өнөөдөр ингээд явагдаж байна. Алтан бусаар гэх юм уу? Одоо энд бид нар ямар хамт олноор цугласан? За энд манай номтой өглөө клубын гишүүд маань байна. Мөн дээрээс нь манай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн олон нийтийн тасгийн одоо эрхлэгч Хөшин Тогтох манаас манай уулзсан ирсэн байна. Одоо өнөө цагт бол Улаанбаатар хотод номтой нөхөрлөх, ном унших янз бүрийн аян клубүүд маш олноор байна л да. Тэр танай клубын онцлог нь юунд байх вэ? Тэгэхээр манай клуб маань анх 2014 онд байгуулагдаж ирсэн. Тэгээд байгуулагдаж ирсэн түүхийн өрийг сонирхолтой. Яагаад тэгэхээр манай үүсгэн байгуулагч Мөнх Баяр гэдэг залуу маань Токио их сургууль сурч ирсэн байна. Тухайн үед сурж байхад Момо гэдэг ном маань нэлээд алдартай байсан. Тэгээд тэр номыг ерөнхийдөө монгол залуучуудаа хүргье. Энэ номыг унших хэрэгтэй мэн гэдэг үднэс анх энэ номыг орчуулад тэгээд номтой өглөө гэдэг уулзалт маань анх явж ирсэн байна. Тэгээд 2 жилийн хугацаанд явж эхлээд 292 дахь уулзалт маань өнөөдөр ингээд явж байна гэдэг бол бид нар доктортой болоод хамгийн өөр бол одоо чанартай уулзалт хийдэг клуб гэдгээр бол одоо хамгийн анхдагч болоод хамгийн одоо чухал гэдэг чухал гэж боддог. Одоо хамгийн анхны клубүүд нэг гэж ойлгох уу? Та бүгдийг одоо анх клубээ үүсгэн байгуулж байхад одоо ямар бэрхшээлүүд байсан те? Ямар үйл явдлууд магтагдчих үйл явдлууд болж исэн бэ? За тэрийг манай бас зарим нэг гишүүдээс татаад байна. Сайн байна уу? Анх 2015 оноос эхлээд анхны уулзалтыг бол ингээд зохион байгуулж ирсэн. Анх Момо гэдэг Германы алдарт зохиол Михалийн нэг номыг ингээд анхандаа одоо бусад хүмүүс ганцаараа ингээд уншихад ингээд жоохон ойлгомжгүй. Тэгээд олуулаа ингээд уншаад ярилцахаар түүний ингээд одоо философийн тий гарах илүү ингээд үр дүнтэй гэдэг утгаар ингээд анх уулзалт маань ингээд зохион байгуулагдчихсан. Тэр уулзалтууд болохоор эхэндээ яг ингээд хүмүүст хүртэх гэдэг чинь амар хэцүү. Тэгээ ялах ингээл өөртөө ингээл тийм одоо үйл ажиллагаа зохион байгуулах хүсэл эрмэлзлөөч одоо нийгэмд яаж хүргэх үү тий зараа яаж тавих уу хүүхдүүдийг яаж идэвхжүүлэх үү гэдэг нь бол нэлээд бэрхшээлтэй байсан ч гэсэн тэгэл нөө тууштай байсны ер нь одоо ингээд 292 дахь уулзалт бол ингээд явж байгаа тааш маш их баяртай. Миний хувьд гэх юм бол анх ингээд уулзалтыг зохион байгуулад явж байхад одоо тэрнээс хойш чинь 2 жил би уулзалтанд ирээгүй гадаадд байсан. Тэгээд 2 жилийн дараа ингээд ирсэн чинь 80 эддэх уулзалт гээд би ингээд хүлээлгээд өгөөд ингээд явж исэн. Тэгсэн чинь буцаад ирсэн жоо дахиад 200 уулзалт нэмэгдсэн. Тэгээд тэрэнд бол маш их баяртай байгаа. Тийм л энэ да. 200 уулзалт өнжсөн ба шүү дээ. 200 уулзалтын хооронд юу болж өнгөрсөн бол ер нь ямар хүлээлттэй байсан бэ? Одоо сураг сонсоход сүүлийн үед клубын явуулсан үйл ажиллагаа өөр чир таалагдсан. Ерөнхийдөө бол нөгөө хол байсан ч гэсэн Facebook пэйж хуудасаар ингээ бүх мэдээллийг ингээ аваад танилцчихдаг байсан. Тийм болохоор ерөнхийдөө бол ингээ л хам сууж байгаа юм шиг тэмдэглүүдээ байнга ингээ оруулаад авчдаг. Өнөөдөр ямар урилга тий бүх юм ингээ л дагаал уншаал онлайнаар харчдаг гэсэн болохоор нэг тэрэнд бол нэг амар тэр өөрчлөгдчих юм уу тий тэр нэг амар гайхаад зүйл нэг байгаагүй. Номтой өглөө клубын гишүүд дандаа ном уншдаг хүмүүс байгаа хэл та. Тэгээд ном уншдаг хүмүүс гэхэлэр зөвхөн ном шангаагаа суугаад идэвхтэй үед юм те орчин үеийн үйл ажиллагаа за тэдний идэвхжүүлэлт ямар үйл ажиллагаа зохион байгуулсан талаар ярьж өгөөч. Хамгийн сүүлд манай номтой өглөө клубээс номтой гудамж хөтөлбөрийг зохион байгуулсан байгаа. Хүмүүст илүү номын хүргэхтэй номтой гудамжийг одоо гэрэлт гудамжийг илүү гэгээлэг номтой болох үүднээс гудамж болгон эзэнтэй байдаг юм аа. Зүгээр л бид нар ингээл дайрал дурсамжтуудын өнгөрдөх зүйлийг одоо өөрсөндөө нэг өнгөлөг гоёор тий өөр найз нөхдөд болох найз нөхдөдөө хүрээд хэлэх гэдэг утгаараа ерөнхийдөө тэгээ залуу үедээ ном гэдэг зүйлийг илүү тайлбарлаж ойр байх үүднээс номтой гудамж хөтөлбөр зохион байгуулсан. Одоо асуулт байна л да. Жишээ нь над шиг эсвэл өөр хэн нэгэн тий танай клубын гишүүн болохын тулд ямар шаардлага шалгуурыг хангасан байх ёстой вэ?
Ер нь бол манай клуб бол нээлттэй Facebook номтой өглөө гэдэг Facebook руу хуудас руу ороод бол нээлттэй манай улсанд ирж болно. Ямар нэг одоо төлбөр ч юм уу ямар нэгэн шаардлага гэхээсээ илүү бидэртээ өөр бол ном унших дээр үзэл санаа тэр ихтгэл өрөмжлөлээр нэгдэх юм бол бид нар бол нээлттэй хүлээж авна. Тэгээ доотлон 5 удаа уулзалтанд ирээд тэгээд нэг номыг уншиж дуусгасан тохиолдолд бол манай клубын ерөнхийдөө идэвхтэй гишүүн гэж үзэж болох байгаа. Тэгээ номтой гудамжны соёлын төвшөөмөн бас их сонирхолтой юм хийж магадгүй байна л дээ. За тэгээд анх одоо энэ хүү хөтөлбөрийн санаачлал одоо манай номтой ирээдүйг төрийн хүмүүс байгуулах гэсэн байгаа. За тэгээд бид нар нэг яаж хийх вэ гэж ярилцж байгаа одоо энэ сүүлийн гудамж тэрдэнд одоо энэ 1-р сургуулийн уулзуураас одоо 44-р сургуулийн уулзуур хүртэл үндсэндээ бол 6-7 тийм ерөнхий уулзлын сургууль байсан. За тэгээд ерөнхий уулзлын сургуулиудын номын сангуудын үйл ажиллагаа ер нь бол олон нийтэд таниулъя. Ер нь сургуулиудын номын сангууд маань дотооддоо бол маш олон гоё үйл ажиллагаануудыг явуулдаг боловч тэрийг одоо нийт хүмүүс бол өдөртөө сайн мэддэг. Энийг ерөнхийдөө бид нэр бас гарах хэрэгтэй манай сургуулийн номын сангийн үйл ажиллагааг олон нийтэд таниулъя. Тэрүүрээ дамжуулж бид нар номтой гудамжны соёл, номтой соёл гэдэг зүйлийг түгээн дэлгэрүүлэх гэдэг үүднээс бол энийг зохион байгуулсан байгаа. Яг одоо сурвалжлага маань шууд хурж ийн л да. Номтой өглөө клубийнх маань яг хаана хэдэн цагаар цуглдیں۔ Одоо хүмүүс харахад ер нь бол 8 хагас болж идэхэд уулзалт маань аль хэдийн эхэлсэн явж байна те. Манай цагийн уран гэх юм бол 2 дахь 5 дахь өдөр байгаа. Тэгээд 2 дахь өдөр болохоор өглөө 7 цагаас 5 дахь өдөр болохоор орой 7 цагаас уулзцаад намаа хэлэлцдэг байгаа. Тэгээд өглөө ер нь нам хэлэлцээ ач холбогдол гэх юм уу гой зүйл нь болохоор өглөө хүмүүс сэргэг байдаг. Тэгээд намыг уншаад ярилцахад их гоё тийм мэдрэмж, тийм нөхөрлөлийг тэндээс олж авч идэг. Тэгээд энэ утгаараа манайх өглөө уулздаг байж байгаа. Тэгээд хүмүүсийнхаа цаг завыг хараад орой бас уулздаг болсон байгаа. Тэгээд 7 ногт 2 удаа уулздаг. Тэгэл уулзалтаа явж байгаа да. Хамгийн сүүлийн уулзалт дээр хэн ямар ном танилцуулав? Тэрнээс гадна Матауур хамгийн сүүлд ямар ном ийсэн бэ? За хамгийн сүүлд бид нар Момо гэж сая түрүүний Михаил Эндегийнхаа номыг бид сэргээж ирэхэд уншсан байгаа. Бас манай номтой өглөөний хүн 2017 өөрийг ялах сарын аяны маань бас одоо Болор Эрдэнэ бит хоёр маань бас үндэсний телевизээ өглөө хөтөлбөрөөс орсон байгаа. Тэр утгаараас бид нар өглөө гэдэг зүйл чинь ганцхан ингээл өглөө босготой биш юм байна. Ном унших, өөрийгөө хөгжүүлэх, хувь ундаасаа өөрийгөө өөрчлөх гэсэн юм боломжуудыг бас бид нар харах хэрэгтэй мэн гэдэг үднэс бид нар ярьсан. Тэгээ сүүлд ивэл Момогоо уншсан. Одоо би хамгийн сүүлд гэх юм бол Франц Кафка гэдэг бас Чех гаралтай зохиолчийн хурил төөж өгүүлбэрүүдийг бас уншиж дуусгасан. Тэгээ одоо бид нар бас шинэ одоо 12 сар хүртэлх шинэ удирлынхаа одоо 2017 оныхоо сүүлийн одоо жил хүртэлх одоо нийт нэг 6 номыг ерөөдөө өнөөдөр 2-7 цагаас сонгох баха. Тэгээ та бүхнийг бас энэ ном сонголтын дээр ч гэсэн бас ирээд юу ямар хуу ном сонгох юм бэ гэдгийг бас хараад сонирхож болно. Тэгээ манай клубын нэг онцлог бол өөрөө категорич номоо сонгодог байгаа. Дэлхийн классик уран зохиол, 20 дугаар зууны уран зохиол, пост модерн бол орчин үеийн уран зохиол, Монголын уран зохиол, бусад тань мэдгүй мэрэгжлийн ном гэсэн юм 5 ангиллаар бас номоо сонгодогоор бас илүү тийм ач холбогдолтой бөгөөд илүү чанартай байхыг эрхлүүлдэг номын клуб гэдгийг хаач одоо онцлог юм аа л гэж хэлээ да. Би тэгвэл детектив ном уншичаад хурж ирж болохгүй мэн те. Ер нь бол зөвөр бид нар ямар нэгэн хүнийг одоо ийм ном уншдаг, тийм ном уншдаг гэхээс илүү таа ч гэсэн ирээд бас бид нар бас детектив ном унших хэрэгтэй. Та нар ганцхан л нэг юу гэдгийг романтик уран зохиол уншаад детектив яагаад ийм Шерлок Холмс ч юм уу яагаад унших болохгүй ш. Бид нар бол тэрийг нээлттэйгээр өөрөөр хоорондоо яцаад яагаад унших хэрэгтэй юм бэ гэсэн ач холбогдлоо та ойлгож чадах юм. Хэдий цаана вэ? Одоо зурд үзэж байгаа үзэгчдээ сонирхож очих гэвэл цаана чухал. За манай уулзалт маань 2 дахь өглөө 7 цагаас 5 дахь орой 6 хагасаас гэж сая бас манай хотгон зай маань хэллээ. Тэгээ 2 дахь өглөө 7 цагаас бол бид манай уулзалт огтмол Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Нацаг дөржин нэмэлт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд явагдахаар одоо болсон байгаа. 5 дахь уулзалт маань бол яг анд номын дэлгүүргээд Сэлэн прессийн дэрэгдэх юм тийм охин номын дэлгүүр байдаг. Тэрэн дээр ерөөдөө тогтмол явагдаж байгаа. Тэгэхээр ирэх мягмар гараг гэдэг чинь 292, 93 хэд дэх болох вэ? 294 дэх уулзалт. 94 дэх уулзалт болно те. Тэгэхээр 294 дэх уулзалт танай клубын уулзалтан дээр Батгаа чи энэ ээжтэй бичих цагт 2016 гээд манай үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн энэ номыг уншаад тэгээ өөрийнхөө төрсэн сэтгэлдлийг за бусад зүйлийг клубийнхантай ярьж өгөөрэй. За энэ номыг бол өглөө хөтөлбөрийн хамт олон дэрдсэн манай ахлах редактор Бэлгүн Ангал танай клуб дурсаж байна. За баярлалаа. Тэгээ та бүхний одоо ажил үйлс ч гэсэн маш амжилт хүсье гэж бодож байна. Тэгээ манай бас өглөө хөтөлбөрийн маань 2 одоо хөтлөгчд маань ч гэсэн миний бас татны бас найзууд маань байгаа. Тэгээд та бүхний ажилд бас амжилт хүсье. Бас дээрээс нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийнхаа
соёл гэдэг өдөрлөг. Номын сан гэдэг чинь ганцхан ингээд нэг дөрвөн хааны дунд байдаг биш ээ. Энд чинь өөрөө бас олон нийтэд ч гэсэн нээлттэй юм хангүй номын сан гэдэг бас одоос тийм ойлголт байдаг юм билээ. Тэр утгаараа бид нар бас задгаа номын сан одоо харлуугаар ном сонгох гэдэг бас үйл ажиллагаанд бас хийсэн байгаа. Тэр утгаараа бас энэхүү одоо нацаг дожины Улаанбаатарт нийтийн төв номын сан дээрээс нь бас Монголын үндэсний телевизийн өглөө хөтөлбөрийнхаа хамт олонд бас клубийнхаа өмнөөс бас төрийн бас байгууллагын өмнөөс бас баярлаа гэдэг бас хэлье. Маш баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр 9 дугаар сарын 14-ний пүрэв гараг өглөө хөтөлбөртөө байгаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.